За сайн байцгаана уу. За өнөөдрийн ээлжид яриагаараа за одоо гадаадад тэтгэлгээр хэрхэн сурах вэ гэдэг талаар одоо ярилцах гад Итгэл төгс оюун компанийн захирал хууль зүйн ухааны доктор Дөлгөөн дүүтэйгээ ингээд ярилцах гад ирсэн байна. За ингээд миний урилгыг хүлээж авсан Дөлгөөн дүүтэй маш их баярлалаа. Би нэг авч ярих болов үгүй лөө? Үгүй. Би л ер нь байна. За. Тэгээ ямар ч гэсэн ярилцлагатай ингэж оролцож байгаа танд бас их маш их баярлалаа. За тэгээ хоёулаа одоо ингээд яриагаа эхлэхдээ яриагаа бол одоо Дөлгөөнөө миний дүү бол Солонгост хууль зүйн ухааны докторийн зэрэгээ ингээд хамгаалсан. Тэгээд өөрийнхөө ингээд Солонгост одоо эхэлж сурсан түүхээсээ ингэж яриад явъя тийм ээ. За тийм. За би бол яг Солонгос явахдаа 2009 онд 10 жилээ төгсөөд манай ээж намайг гадаадд сургая Солонгос явах уу гэд бас ялгаахгүй энэ зуучлалын компаниар дамжуулж явж исэн л да. Тэгээ очиод хэлний бэлтгэлдээ 1 жил суугаад дээшээ үндсэн анги санхүү даатгалынхаа бакалаврын зэрэгт элсэж ороод тэгээд хэлний бэлтгэлдээ би бол хэлээ бол маш сайн сурсан. Тэгтээ бүр хангалттай мэргэжлийн төвшний бол биш. Тэгээд дээшээ орсныхаа дараа хичээлээ идэвхтэй хийгээд дүнгээс хамаарад би бол энэ тэтгэлгүүдийг бол авдаг байсан. Дүн ихэнх хичээл нь ер нь A, B, за 1, 2, C энэ төр бол авдаг л байсан л да. Тэгтээ бол гадаад оюут ингээд ер нь тэтгэлэг аваад 100-ын тэтгэлэг авч исэн ч үе байна. Тэрийг бас хамгаалаад цаашаа авч исэн ч үе байна. Эсвэл бол 100-ын тэтгэлэг алдаж исэн ч үе байна. Яг тэр оюутан яг сургалтынхаа яг өөрийн чадвараас хамаарат тэтгэлгүүдээс авах боломжууд байдаг. Гүүх юм бол нэг TOEFL оноо гэж бас байгаа. TOEFL онооны тэтгэлэг гэж бас байгаа. TOEFL 4-ийг авах юм бол 50% хөнгөлөлтөө, TOEFL 5-ыг авах юм бол 100% хөнгөлөлттэй. Ер нь яг TOEFL онооны тэтгэлэгч байна. Гадаад оюутны тэтгэлэг гэж бас орж ирнэ. Гадаад оюутны тэтгэлэг гэх юм бол яг 30% бол яг нэг сургалтын төлбөрөөс нэг хасаад ингэ ороод ирдэг байхгүй юу? Тийм. Тэгээд TOEFL онооны тэтгэлгийн 30% авчиж гин гадаад оюутны тэтгэлгийнхаа 30%-ийг авчиж гин. Дээрэс нь TOEFL онооны хэдийг ч авах боломжтой. Тэгэхээр 100%-ийн тэтгэлэгч авах боломжтой, 50%-ийн тэтгэлэгч авах боломжтой. Тухайн оюутны яг хичээл зүтгэлээс л хамаарна гэсэн үг. Тэгэж бол тэтгэлгүүд бол авч суралцж исэн байгаа. Зөв. За тэгээд ингээд Солонгост сурахад одоо ер нь бас ингээд хол газар сурах тэгээд ингээд итгэлгээ өөрөө ингээд чармаагаад авахд бол бас бэрхшээлтэй хэцүү зүйлүүд бас гарна шүү дээ тийм ээ. Ер нь ямар их бэрхшээлтэй одоо тулгарч байв. Яг миний тулгарч исэн гэх юм бол хэлний бэлтгэлдээ 1 жил суучаад дээш үндсэн ангидаа орохдоо мэдээч эрэг нөө санхүү даатгал гэдэг аюу хүнд ер нь бол үг хэллэхдээ тийм мэрэгжэн шүү дээ. Тэгээ эхний жил бол би хичээлээ хийсэн бүр мэрэлтдээ бүрхээр хийсэн ч гэсэн шантарж исэн. Нөө багшийн юу гэж хэлээд байгааг ойлгохгүй. Хамгийн гол нь тэр солонгос хэлээр чи мэрэгжлийнхээ үгүүдийг орчуулгасаараа л хамаг цаг алдчихж байгаа. Утгыг гаргаж чадахгүй. Тэгээд би шантраад бүр яг Монгол руу буцаж исэн. Буцчаад Монголдо ирчээд яг солонгост байсан яг хэлийн сурцсан 1 жил сураад дээш үндсэн ангид 1 жил сурцсан. Очоод дахиж ч үргэлжлүүлээд сурах ёстой байна гэдгийг л ойлгоод дахиж визэн дор буцаа гараад тэгээ очоод сурахтаа харин ч маш сайн сурсан би үрдээс яг зүтгэж бүр хичээж санхүү даатгалдаа яг тэр бакалаврын зэрэгтэй тэтгэлгүүдийг аваад сураад сүүлдээ багш нь гадаад оюутан хэд маш сайн сурж ингэж эрхээ ургаа гоцоолох хэмжээний сурч чадсан яг тэр тэтгэлгүүдийг авч ирсэн. Шандрах юм бол зөндөө. Тийм байна. За тийм тэгэхээр эндээс ингээд юу гэж харагдаж байна гэхээр эрдэм сурахад ер нь бол одоо хичээл зүтгэл одоо мэдээж хэцүү юм байлгүй яг уу. Гэхдээ зорьсон зорилгодоо хүрнэ гэдэг ямар сайхан бэ гэдэг чи одоо ингээд яг харагдаж штэ тийм ээ. Тэгээ ер нь бол яг би боддгийм л да дэлгүүрийн мэдөө одоо бид нэр монголчууд бид нар бол ер нь энэ болж өгвөл залуучуудаа аль болох олон ингээд гадагшаад итгэлгээр ингээд сургаад ирвэл тэд нар маань буцаж ирээд улс орн маань хөгжөөд сайхан болно шүү дээ тийм ээ. Тэгээд даа ялангуяа энэ Азийн орнууд руу ер нь бидний явах боломж болцсон ер нь харьцангуй гайгүй байдаг юм байна гэж харддаг л да. За яг Америк, Европын орнууд руу бол
болох л баг. Гэхдээ харьцангуй төлбөр бас юмны хувьд бол бас жоохон хүндрэлтэй байдаг гэж магадгүй гэж боддгийг. Ер нь яагаад заавал Азийн орнуудад ер нь бид нар явал дөхөмтэй юу гэж бодож байна энэ тал дээр ер нь. Азийн орнууд гэдэг юм Солонгос гэх юм бол манай жоохон тийм соёлтой гэх юм уу жоохон дөхөм. Очоод нэг гаднах төрхөн жижилхэн соёл нь ч гэсэн ер нь бол тийм амар ялгараадах юм бол байхгүй. Би яг Европын орнууд бол бас явж үзег болох сайн мэдгүй байна л да. Тэгэхээр Солонгос руу очиж байгаа нэгдүгээр төлбөр бас ер нь дэжгүй. Тийм амар бол өндөр бол биш тийм. Оюутнууд нь ажил хийх бас тийм амар бүр ингэж нэг хуулаараа бүр чангалаад 20-од исэн юм бол байхгүй. Ажил хийх боломжтой. Хуулиндаа бол 7 хоногийн тэдэн цаг гэж заагаад өгсөн байдаг ч гэсэн манай монголчууд бол очиод ажил хийдгүү оюутан гэж бол байхгүй. Бүгдөө ажиллаа хийдэг. Хичээлийн хажуугаар өөрөө юугаа төлбөрөө олцдог. Амжиргааныхаа мөнгийг олцдог. Ер нь айгүй тийм нэг амжиргааны ер нь нэг жоохон очиод суралцсангаа амьдрахад айгүй боломжийн тийм л гэж би бодоод байдаг шүү дээ. За тий. За одоо тэгээд юу дэлгөнөө мэдүү бол одоо Солонгос руу одоо тухайн сургуулиудын тэтгэлэгт одоо зөөчилдөг байгаа шүү дээ тийм ээ. За энэ талаараа нэг жоохон дэлгэрүүл ярих уу? Би одоо болохоор Монголд ирээд яг 3 жил болж байна. Яг эренгүүтээ би энэ оюутан зуучлалын компани бол нээсэн. Яагаад нээсэн гэхээр би өөрөө Солонгост 13 жил сурсан болохоор бас оюутан дүүнэрийгээ тэр чинь очиж сурахад бас боломжтой байдгийг шүү. Оюутнууд болохоор гадаад явна гэхээр амар өндөр өртөгтэй, айгүй тийм нэг зардал мөнгөтэй байж ижил явдаг гэж ойлгоод идэг. Тэгээ би компани нээгээгүй байхдаа ч гэсэн оюутан айгүйх явуулдаг байсан л да. Ер нь боломжийн газар очоод соёлын сураад боловсролын бас тогтолцсон айгууд ер нь дээгүүр ордон шүү дээ. Тийм боловсролын тогтолцоон дээгүүр газараас оронд сураад ирээсэ гэж бодсны үндсэн дээрээс нь оюутан зуучлалын компанийг нээгээд одоо энэ маш олон оюутнуудыг бол явуулж байгаа. Тэгээд энэ тэтгэлэгт нь болохоор сургуулийн тэтгэлгүүд бол маш их байдаг. Одоо яг миний явуулж байгаа энэ сургуулиуд гэх юм бол төлбөрийн хувьд бол айгүй бага. Айгүй боломжтой. Ер нь нэг 7 сая төгрөг байхад бол хагас жилийнхаа төлбөрийг хийгээд Солонгос руу бол очиж суралцчих боломжтой. Оюутны байрны гэх юм бол бас ер нь айгүй дэжгүй хямдхан тийм сургуулиуд байдаг байхгүй юу. Тэгээд тэтгэл гэх юм бол хааштай оюутан эхний ээлжинд бол 6 сарынхаа төлбөрийг бол төлж иж цаашаа гарна. Гарсныхаа дараа үндсэн ангидаа орчоод харин өөрөө оюутан сургуулийнхаа тэтгэлэг юм уу топийн онооны тэтгэлгээ өөрөө олж авна гэсэн үг. Тийм л сургуулиудад одоо бол холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм байна. Одоо бас нэг юм би асууя л да. Одоо энэ манай бас яг ажлын нэг хүн асуугараа гэд над дүр яасан. Одоо ингээд спортоор ингээд хичээлдэг, сагсайн тоглодог ч юм уу. За яг ийм дагнсан одоо яг тийм спортоор сайн хичээлж байгаа хүүхдүүд яг тэр спортынхаа чиглэлээр одоо ингээд тэтгэлэг авах боломж олцсон юу байдгийг. За тийм хүүхдүүд бас яг юу бэлдэх ёстой байдгийг. Ер нь бол мэдээж эхлээд хилэн бэлдэх байх л да тийм ээ. Ер нь яг мөнгө хэмнээ гэдэг юм бол Монголд өөрөө яг хэлний бэлтгэлтэй хичээлээ маш сайн сурж агаад өөрийнхөө хүссэн сургууль руугаа аплайд хийгээд явчих бас болж байгаа. Үгүй гэх юм бол яг би яг спортын чиглэл рүү л яг явмаар байна гэж сургуулаа эхлээд сонгохгүйгээр эхлээд энэ чи хилээ хэрэг бэлдэхгүй болвол виз гаралт нь маш сайн сургуулийн хэлний бэлтгэл рүү эхлээд явна гэсэн үг. Эхлээд очичоод 1 жил хэлээ маш сайн сурж агаад өөрөөсөө хангалттай болчлоо гэх юм бол сургуулаа хэлтэй юм чинь хааштай хэлтэй болсон юм чинь сургуулаа судлаад хамгийн боломжийн сургууль руугаа ороосоо л гэж би яг хүүхдүүд яг тэг зөвлөдөө. Тэгвэл яг над дээр орж ирж байгаа хүүхдүүд яг тэгдэг байхгүй. За би яг энэ мэрэгчлэр л явмаар байна. Яг энэ мэрэгжлийн сургуулийг олоод гэд хэрвээ тэр хүүхэд үнэхээр хэлтэй, үнэхээр боломжийн байх юм бол өөрөө аплайд хийгээ явчих болж байгаа байхгүй юу? Тэгхгүйгээр яг хэлний бэлтгэлд явна гэх юм бол виз гаралт нь айгүй хэцүү байдаг. Ер нь татгалзах магадлал айгүй өндөртэй. Тэгэхээр эхний ээлж нь виз гаралт маш сайн сургуулийнхаа хэлний бэлтгэл явсныхаа дараа юугаа сургуулаа сонгосон зүг гэж боддیں۔ Тийм байна.
За одоо ингээд түрүү яхад эхний хагас семестрийн мөнгө бол за 7 сая төгрөгтэй байхад бол одоо ингээд ямар ч хэлсэн Солонгост очиод эхний семестрээрээ ингээд сурчих нь тийм ээ 6 сараа сурчин гэсэн үг. За тэгээд очиод мэдээж очисон хүүхэд маань ар гэрээсээ мөнгө авахгүй өөрөө бүгдийг зохицуулах гээд ингээд чармаанаа. Хичээлийн хажуугаар ажил хийнэ. За энэ ажил хийж байгаа одоо юу гэдгийг үнэлгээ гэдэг юм уу дараа семестрийнхээ тэр төлбөрийг олох боломж гэдэг юм уу энэ дээр ер нь одоо ямар хөө байдаг юм болов? Очоод ажил хийнэ гэдэг юм бол Солонгосын одоо энэ өдрийн цагийн ажлынх нь үн үс айгүй өндөр эдэн шүү дээ ер нь бол тэгээд эрэгтэй хүүхд эмэгтэй хүүхд гээд ажлын сонголтууд нь бол зөндөө байгаа. Хангалттай бол өөрийнхөө сургалтын төлбөрийг бол олоод явах боломжтой. Боломжтой ар гэрлэгөө явуулдаг хүүхдүүд ч гэсэн зөндөө байдیں۔ Гэхдээ би болохоор н оюутан зуучлаар явуулж байгаа хүүхдүүдээ аль болох хичээлдээ анхаараасай. Ер нь бол ажлын үн дээр бол төвлөрөх бол бас их дэмий гэдэг дээр бас зөвлөгөө өгдөө. Очиж нэг сурах байгаа хүүхд чинь ажил хийчихээрээ ерөнхий мөнгө бол олох боломж нь амар их байгаа. Тэр чи очингуудыг ажлын амтанд орчдөг байхгүй юу. Тэгээд сургуулаа хаях магадлал айгүй өндөр байдаг. Ер нь хайж байгаа оюутнууд ч гэсэн айгүй их. Одоо манай найзуудаас ч гэсэн хайсуулсан зөндөө байна. Тэгээд яг л балансыг тааруулаад ажиллаач хийн, мөнгөөч олчин, сургуулаач маш сайн сурах хэрэгтэй. Яг тийм л зөвлөгөө гэж юу ер нь явуулдаг шүү дээ. Одоо жишээ нь ингэдэг штэ яг өн түрүү одоо ингээд ажлын амтанд ороод Солонгос үнэлгээ өндөртэй учраас ингээд улаараад ингээд яачлаа тэгэнгүүт сургуулаа хайчингууд нөгөө визний асуудал яригдэн тийм ээ. Тэгээ штэ визний асуудал солонгосчууд чинь монголчуудад айгүй ер нь гадаадын улсад айгүй чанга байдаг. Би ч гэсэн өөрөө виз ер нь надад бол бас нэг гадаад иргэн хариатын байгууллагаас намайг бол татгалзаж ийсэн. Тэгэхээр шалтгаангүй үндэслэлээр л дээ. Тэгээд татгалз ер нь ажил хийх юм бол амар нарийн шалгадаг. Энийг тэгт ярих хэрэг байна уу гэдэг шиг. Үнэхээр бүр нарийн шалгана бүр амар. Дансны хуулгыг чинь үүдсэн, дансны хуулгыг орлого зарлагыг үүдсэн. За нэг газраас ингэж цалин ороод ирсэн байна уу гэдгийг чинь шалгана. Үнэхээр шалгах юм бол шууд виз татгалзана. Ягаад гэвэл тэр иммиграшн үндэслэлтэй ингэ бариад авчиж штеп. Утасны чинь зургийг үүдсэн айгу нарийн л да. Тэгэхээр би хүмүүсийг айлах юм ярих гэдэг юм гэдэг. За тийм байна. Одоо бас бид нар нэг ийм юм сонирхтгоо дэлгөнөө мэд. Одоо Солонгост очиод яг одоо ингээд за түрүүн 7 сая төгрөг ингээд ихний ээлжинд ингэсэн. За тэгээд нэг сард одоо нэг хүүхэд одоо байрны хөлс за хоол унд за тэгэл ойр зургийн хэрэглээний зардлууд гээд ингээд яхад ер нь хичнээн төгрөгний одоо зардал гарах уу байр ер нь ямар үнэтэй байдгийг одоо гээд энэ талаар ер нь жоохон дэлгэрүүлээд ярив гэдэг. Яг оюутан гэх юм бол очиод яг юунд хуулиндаа бол оюутны амжиргааны зардал яг сарынхыг бол 1 сая воноор тогтоож өгдөө. Яг тэр сая вонд л яг тулдیں۔ Яг бүр яг оюутны байр нэх юм бол 1 сарын 350 мянган вон. Тэгээл оюутны байр нь ерөнхий бол хямдхан гэсэн үг. Өдрийн 3 хоолтой. Тэгээ 350 вон ахгүй юу. Гадуур амьдардаг оюутнууд гэх юм бол үнэхээр тансаг амьдрыг гэх юм бол оюутнууд бол жоохон өндөр орно. Тэгээ хямдхан бай гэх юм бол ерөнхий гадуур байрууд гэх юм бол 300 вон энтертэй байна уу. Нэг сарынхын төлбөр нь. Тийм л байгаа. Тэгэл хоолунд элуна зардлын мөнгө тэгэл хэрэглээ ер нь бол 1 сая вонтой гэж бодоход яг л болно. Цаанаасаа хуулиндаа ч гэсэн яг оюутны сарын амжиргааны хэрэглээний мөнгийг 1 сая воноор тогтоож өгдөг. Зөв. Одоо нэг бас нэг зүгээр би нэг ийм юм сонирхол дээр нэг ютубер нэг хүү байдгийн тэр ингээд Солонгост ингээд сурдаг хүүхд байгаа байхгүй. Тэгээд ийм нэг жижигхэн нэг одоо өрөөндөл одоо ингээд бичлэг хийгээд байдаг байхгүй. Тэр одоо жишээ нь ямар үнэтэй байр байх вэ тэр Солонгосоор бол кушион гэд би бол яг тэр хүүхдийн бичлэгийг хараагүй л дээ. Гэхдээ жижигхэн яг ингээд бүхэмдээ сууж байгаа хүрчдэг яг тийм өөрөө байдаг байхгүй юу? Тэрийг болохоор солонгосоор кушион гэдэг. Тэр гэхдээ яг энэ мужуудаас хамаарат л үнэн нь бол өөр байгаа. Жохон юу хол газар гэх юм бол нэг 150 вон гэх юм уу сарын. Бүр айгүй хямдхан 150 мянган тийм 100 вон ч юм уу бүр айгүй хямдхан. Одоо Монгол мөнгөөр тэр чинь нэг 250 мянган төгрөг гэсэн үг шүү дээ. Тийм.
Яг нэг хүн амьдардаг. Тийм байна. Нөгөө тэрийг ингээ би анзаархад гал тоогоо юу муу нөгөө усанд ордог 0 нийтийн мөртлөө тэр коши онод ч айгүй хөөрхөн дотроосоо тэр бэлэн гомгийн бэлдээд өгчин, кимчигийн тавиад өгчин, гомингийн бэлдээд өгчин бас цаанаас нэг хоол нь бэлэн. Тийм үү? Айгүй хөөрхөн тэр юм хангаад өгчдөг. Дээрээс нь айгүй хямдхан. Сөүлд бол гэх юм бол би өөрөө ч гэсэн амьдарч үзчихсэн л да яг тэр коши онд. Сөүлд бол нэлээд өндөр байд юм билээ. Ер нь бүх юм сөүлд өндөр байгаа. Тийм нэг 600 вон энэ төртэй байна. Зөв. Тий би яагаад энийг сонирхоод бүр одоо энэ хүүхдүүдэд энэ хоёулангийн яриаг үзэж байгаа хүүхдүүдэд энийг яаж байгаа юм гэхээр оюутан хүүхдэд бол яг эрдэм сурах нь чухал болохоос тийм ээ. Тэрнээс тэр тансаг сайхан амьдрах энэ бол эрдэм сурсны дараа тэр бүхэн болно гэж тийм ээ. Яг үнэ. Гэхдээ үнэн ч гэсэн ядаргаасаа тий амьдарч байгаа газраа нэг бас нэг өөрөө ч гэсэн нэг сэтгэл ханамжтай нэг тухтай газар бас хичээлээ хийх юм бол тэр оюутан бас илүү сурч магадгүй тий. За тэгээд дэлгүүрийн мэдүү за ингээд оюутнууд маань эндээс ингээд визэн гаргуулад ингээд Солонгост очичлаа сурдлаа. За дараа нь очисныхаа дараа визний сонголтын асуудлууд яригдана тийм ээ. Энэ тал дээр мэдүү дэлгэрүүлээд ярил. Оюутнууд очичоод эхний ээлжинд бол 1 жил хэлний бэлтгэлээр очиж байгаа шүү дээ. Тэгээд дээшээ D4 гэдэг ангиллаар очиж байгаа гэсэн хэлний бэлтгэл нь. Тэгээд D2 англи руугаа ер нь англиаа өөрчилдөг байхгүй бакалаврлага орохдоо. Тэгээд жил болгон визээ сонгуулдаг. Тэгээд жил болгон сонгуулахдаа оюутнууд ингээд айгүй их асуудал гаргадаг байхгүй ер нь бол манай монголчууд ч ажил хийн. Ажил хийгээд нөгөө дансаар мөнгө авна. Тэгээд тэрийг нь болохоор иммиграшнээс маш нарийн шалгадаг. Тэгээд тэрэн дээр маш сайн анхаарах хэрэгтэй ер нь бол бас ийм хамаагүй юм ярьж болж байна уу гэж тэр шиг тий. Маш сайн нарийн ер нь дансаараа авахгүй байх шаардлагатай. Ер нь тэрийг чинь нэг цаад иммиграшны ажилчид ч маш сайн мэддэг болохоор ер нь тэгээд татгалцгаал ер нь үзээд идэг виз сонголтыг чи ер нь бол буцаачгаал энэ оюутан үнэхээр сурж гин үү? Ажил хийж гин үү гэдгийг чинь шалгаад идэг байхгүй юу? Тэгээд тэрэн дээр маш сайн анхаарч агаад визээ сайн сунгуулад явахгүй бол ер нь болохгүй. Нэг өөр тохиолдсон нэг явдлаа ярих уу? Миний гэх юм бол би 13 жил яг амьдрахтаа 11 дахь жил дээрээ юм аа. Дансандаа би 6 сая вонтой байжгаад манай аав тэр чи явж байгаа нэг унаад дугуун явж байгаа унаад тэгээ хагалгаанд орсон байхгүй юу? Тэгээ хагалгаанд орсон чинь бас нэг хагалгааныхын мөнгөнд нэг 5 сая эдэн зөө гарсан юм аа. Тэгээ би данснасаа шууд гаргацсан. Угаасаа л аавахын төлбөрийг хийн штэ. Тэгээд гэсэн чи иммиграшнээс намайг та данснаас хэмжээний мөнгө нэг дор ингэж гаргасан байна. Гэт миний шууд визийг татгалцсан байхгүй юу? Монгол 14 оны дотор буц гээд тэгээ би юунууд нь баримтууд нь байгаа юм чинь манай аав ингээд дугуйтай явж байгаад ингээд унтсан юм аа. Тэгээ би ингээд имчилгээний ингээд зардлыг хийсэн юм гэсэн чинь хамаа авахгүй. Оюут дүүгэн бол дансандаа 1 жил хэрэглэх 10 сая воныг ингэж байршуулад тэр 10 сая вон нь өдрийн яг хэрэглээгээр ингэж зарцуулагдчихиж ингэ дуусгах ёстой мөнгө. Гэдэг үндслээ намайг татгалцсан байхгүй юу? Тэгээ би яаж бодсон эн чинь хүн өвчин зовлонтой тийм ээ. Тэгээ гинтийн тохиолдож байгаа юм чи аавынхаа мөнгийг хийцэн чинь тэгээ татгалцсан. Тэгээ би яг өөрөө ямар ч өмгөөлөгч байхгүйгээр шүүх тандаад гомдол гаргаад үнэхээр миний татгалзаж байгаа үндэслэл болж болохгүй. Тийм ээ дараа чи оюутнууд чинь бас гэтээ яг ингээд оюутнууд ингээ харахаар татгалзах үндэслэл биш байхад чинь иммиграшнээс ингээд одоо ингээ 14 оны дотор буц гэхээр буцчихдаг байхгүй юу өвдмөр айгүй хэцүү. За. Яг нэг хуйлаа мэдгүй. Үнэхээр л иммиграшны хүн намайг буц гэсэн бол би буцах ёстой юм байна гэд манай бүр найзууд ч гэсэн зөндөө буцсан. Эсвэл харалцдаг байхгүй тэр чинь. Тэгэхээр нэг оюутан хайрын цаг хугацаа хайрын боломж, сурах боломж тийм ээ. Тэгэл хайрын мөнгө төгрөг гэл хамаг юмараа хохирол тэрчээ тэгэл харлаад нэг ажил хийгээл хар ажилчин болол тэг үлддэг тохиолдлууд байдаг. Тэгэхээр өрдөөсөө нөө өөрийнх нь зөв ямар ч гэсэн энэ үндэслэлгүй гэж бодож л байгаа бол хуулийн
чиглэлээр нь яваад өөрийнх нь визийг сонгох асуудал дээр явах нь зүйтэй л гэж би бас зөвлөж өгдөг хүүхдүүдэд явах гэж байгаа хүүхдүүдэд. Тийм тэгэхээр бид нар чинь юу одоо жишээ нь иммиграшнээс бид нарыг ингэх юм бол шүүхтэй зүв буруугаан бүр тэгээд солонгос шүү тийм ээ. Тэгээд ийм ойлголт биднэрт одоо байхгүй шүү дээ. Яг нэг үгэлгээд нэрэл одоо бошоохон буцаад явна. Тэгэхээр харин энэ хууль зүйн талаас нь бас их зөвлөгөө өгдөг байх нь шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь явж байгаа оюутнуудаа очсон байгаа оюутнуудтай хүртэл би надтай байн холбоотой байдаг л та. Одоо визээ сонгуулах гэсэн, энийгээ яах гэсэн ер нь бүх талаар нь хуулийн зөвлөгөө өгчдөг. Тэгээ яг виз чинь татгалзлаа гэх юм бол ямар ч байсан үнэхээр өөрийнх нь буруу биш л болвол хуулийн байгууллагаар нь яваад ингээд ямар ч хэсэн оршин амьдрах визээ ингээ хэвээр нь авч үлдэх талтай боломжтой гэж би ингээ зөвлөөд тэггүй бол манай оюутнууд зүгээр юм тэгэл шууд яв гэж юм бууц гэж юм одоо яг 14 хоногт нь гарахгүй болохгүй юм байна. Эсвэл бол гарыг эсвэл харлаа гэж шууд харалцдаг байхгүй аюу хэцүү. Маа найзууд ч гэсэн аюу их тэгсэн болохоор би бүр харамсаад байд. За одоо тэгээд дэлгөөний үед одоо энэ визтэй ингээд холбоотойгоор ингээ яхад одоо өчигдөрч мэдээгээр ингээ ярьж байна л да. Виз нь гарцсан ч гэсэн яг солонгосын хил дээр очингууд ингээд буцаадаг гэх тийм ээ. Энэ тал дээр одоо ер нь ямар бодолтой энэ ер нь ямар учиртай вэ? Энэ дээр болохоор оюутны виз бол одоо яг миний явуулсан оюутнуудын визийг бол хил дээр буцаагаад явуулсан бол тохиолдол байхгүй байна. Тэгэхээр баргалж оюутны визийг бол тэгж айхтар буцаадаг байх. Тэгээ энэ нь болохоор аяллаа визэн дээр зорилго тодорхойгүй гэдэг шалтгаанаар буцаачаад байгаа. Би ч гэсэн гайхдаг л да. Энэ элчин сайдын амнаас 90 хоногийн аяллаа визний ирэх олгонгуудаа та энэ 90 хоногийнхаа визийг 89 хоног нь болцсон. Үндслэлээ таны энэ виз чинь татгалзлаа гэх тиймэрхүү юмд яригадаад байдаг байхгүй юу? Яг хуулийнхаа ингээ юунаас харахаар 90 хоног тэгвэл яах гэж өгсөн яг хуулийнхаа хугацаанд л буцаж байгаа шүү дээ. Ууг нь бол тэгээд тэгэхээр буцаагаад 89 хоног чи тулгсан байх шүү гэдэг үндслэлээр дараачих нь визийг татгалзаад идэг гэж байгаа юм. Тэгэхээр би бас тэрээс гайхаад идэв. Гэхдээ энэ болохоор манай энэ оюутнууд бол хамаагүй аялын визтэй бол хамаатай байж магадгүй. За тэгээд үргэлжлүүлээд асуухад дэлгөнөө одоо ингээд нөгөө хүүхдүүд маань ингээд танаа одоо зуучлалын компаниар ингээд явахдаа мэрэгжил сонголт гэж аягүй чухал юм байгаа тийм ээ. Энэ мэрэгжил сонголтыг ер нь яаж хийдгийг тэгээд энэ талаар жоохон дэлгэрүүлээд ярил. Би болохоор энэ оюутны дүүнэртэй би 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүд ер нь бол ихэнхдээ харьцаж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг орж ирж байгаа хүүхдүүд болохоор нэг яг нэг мэрэгжил сонголтоо хийгээгүй гадаад л явна гэсэн зорилготой орж ирээд тийм. Тэгээ гадаад очингуудын хилээ сурч чинь тэгээ цаашаа яг ямар мэрэгчлээ сурах гэдэг нь сонгоогүй ирдэг болохоор тэнгүүдэд тухайн үед хүүхэд 1 жил хэлний бэлтгэлдээ суучж байгаа шүү дээ. Тэгээ дээшгээ ямар ч хамаагүй мэрэгжил сонгоо орчдгийг тухайн үед балмагтаад ирдээс ямар сонголтоо хийгүү тэр бас нарийн л юм байхал да хаа байсан эцгийнх нь багаас нь зөвлөж өгөх юм уу тийм ээ өөрөө багаас нь сонирхолтой байсан юм нэг хүн хэлжиж хүн ойлгодог гэдэг шиг тэгэд нэ сурахгүй болвол хамаагүй нэг сонирхоогүй салбар руугаа яваад орчхоор хүүхэд нэг сонирхолгүй сурдаггүй байхгүй. Тэгээ шууд харалцдаг. Харин тиймэрхүү тохиолдол бас зөндөө. За тийм байна. Тэгээ нэг хүн мянга сонирхоогүй юмаа бүр хаа байсан гадаад орны хэлээр ингээд сураад явхаар хизээж хүүхэд нэг сонирхолгүй юмд хүчлэхгүй. Тэгээ ер нь харалцдаг тийм кейсүүд бол зөндөө. Харин тийм тэгэхээр одоо эхлээд яг одоо яг ямар чиглэлээр ямар сургууль сурах уу гэдгээ нэгдүгээр тогтох хэрэгтэй тий. Ер нь одоо нийтлэг одоо тэтгэлэгт хамрагдах боломжтой мэрэгжил гэдэг юм уу чиглэл ер нь байх уу? Яг солонгостой бол тийм айхтар бол нийтлэг тийм бол байхгүй хаа. Ямар ч байсан миний мэдж байгаагаар бол манай сургуульд энэ бизнесийн удирдлагаар монголчууд аяг их сурдаг байсан. Тэгээ ер нь тэр салбарт нь тэтгэлэг аяг олгодог. Гэхдээ чухам тэр салбар болоод тэр тэтгэлэг олгоод идэм үгүйг нь бас сайн мэдэхгүй байна. Тий монголчууд бол аяг их бизнесийн удирдлагаар л яваад байна тий. За тийм байна. Ингээд дэлгөөний мэдөө танаа зуучлалын компани чинь яг ямар солонгосын сургуулиудтай одоо хамтын ажиллагаатай байна. Тэгээд энэ сургуулиуд маань хаана аль хотуудад байдгийг тэгээд тэр аль байршлаасаа хамаараа төлбөрийн хувьд ер нь ямар байх вэ? Амжиргааны нөхцөл ингээд тийм ээ.
Манайх одоо болохоор хамгийн их оюутнуудаа явуулж байгаа сургуулиуд нь хэм бол Сөүлийн Гансаа их сургууль гэ байгаа. Сөүлээс нэг 15 минут метроор яваач чинь. Тэгээд Мөгбүү гээд би өөрөө яг сурсан сургууль байгаа. Мөгбүү хотод байдаг Мөгбүү их сургууль гээд Гуанжуугийн их сургууль гээ бас Гуанжуудаа байдаг Чусоны их сургууль гээд бас байгаа. Пусанд бас байгаа. Пусаны Шила их сургууль гээд ер нь хамтран ажиллах гэрээгээ байгуулсан юм сургуулиуд бол байгаа л да. Төлбөрийн хувьд гэх юм бол янз бүр байгаа. Сөүлийн Пусаны сургууль гэх юм бол хагас жилээрээ авдаг. Хагас жил нь гэх юм бол нэг 6 сая 800 орчим төгрөг болдог гэх юм уу. Зарим сургуулиуд нь болохоор жилээрээ бүтнээрээ авдаг заавал тэгжиж нөө визэнд ордог. Бүтнээрээ авдаг сургууль нь гэх юм бол нэг 5 сая 100 воноос 5 сая 700 оны хооронд байгаа. Монгол мөнгөөр гэх юм бол нэг 14 сая хавцаа байна уу? Тийм тэрэн дээрээ нэмээд ер нь хагас жилийнхаа төлбөр дээр бүтэн жилийнхаа төлбөр дээр оюутныхаа байрны мөнгийг нэмж яагаад ер нь оюутан явъя гэх юм бол нэг 10 саяас 20 саяын хооронд ер нь явах боломжтой л гэсэн үг. Тийм байна. За одоо тэгээд дэлгөөнөө за энэ одоо гадуур мэдээж ингээд зуучлалын компаниуд бол зөндөө байгаа. За зарим нь үнэхээр явуулж байгаа, зарим нь ингээд бас жоох уддаг ч юм уу нэг иймэрхүү асуудал байдаг газрууд байгаа. За энэ тал дээр одоо зуучлалын энэ байгууллага компани ер нь сонгохдоо энэ хүүхдүүд, эцэгчүүд маань ер нь юу анхаарах хэрэгтэй гэдэг юм бэ? За явуулж байгаа бас ерөнхий бол компаниас сайн судлах хэрэгтэй л дээ. Тэгээд би яг хүүхдүүд хэлдэг юм гэдэг юм бол манай эцэг эхчүүд ирээл нөгөө хүүхдүүд зуучлалын компанид бүртгүүлчихэд сургалтын төлбөрөө тухайн компанийнхаа данс руу хийгээд идэх байхгүй юу? Эсвэл бол нөгөө тухайн компанийнхаа ажилтны данс руу хийгээд идэх хөө хүний. Тэгээд тэр нь нөгөө цаашаага сургууль руу очихгүй дундаас нь замхарж алга болох эрсдэл аяух гардаг. Тэгэж над дээр хүүхдүүд аяух орж ирдэг байхгүй юу? Би ингээд нэг зуучлалын компанид амжуулсан чинь төлбөрөө буцаа авч чаддаггүй. Хагас 14 сая төгрөгөөр шилжүүлсэн. Тэгээ байхгүй. Тэг хүн алга болчдөг. Эсвэл компани алга болчдөг. Тэгэхээр нэг маш сайн судалж иж угаасаа нэг солонгосын сургуулиуд өөрийнхөө нэг юуны сургуулийн дансыг нээгээд инвойсыг наашаа явуулдаг байхгүй оюутныхаа нэр дээр заавал. Тэгжиж тухайн оюут нь шууд сургуулийнхаа данс руу мөнгө хийн л гэсэн үг. Тийм байна. Тийм. Тэгэхгүй бол нэг дундын зуучлалын компаниудын хувь компани дансанд биш. Хувийн дансанд биш. Яг тухайн сургуулийнхаа инвойсыг нээгдэж орж ирэхээр л яг тэр дансанд нь хийх хэрэгтэй байдаг. За. Тийм байна. Энэ бол бас яг анхааруулжтай л одоо зүйл байна тийм. Тийм хэрэг айгүйх байгаа бүр. Амар их хүүхдүүд нөө хохирдог. Тэгээ хааштай тэгэл цааштай нэг гомдол үсэл явна. Тэгэл мөнгө нь олдох олдохгүйтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр үдээс тэрэн дээр маш сайн ердөөсөө компаниа судалж агаад яг миний энэ сургалтын төлбөр сургуульдаа л орох ёстой мэн гэдгийг л ойлгож л авах хэрэгтэй. За тийм байна. Тэгээд өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан Дөлгөөндүүдээ маш их баярлалаа. Би бол одоо хувь хүнийхээ хувьд бол Монголын 100 мянган гоё энэ залуучууд ингээд гадагшаагаан тэтгэлгээр явж ингэж юм үзээд нүд тайлж сураасаа гэж боддог. Нөгөө их зохиолчийн маань хэлснээр хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг үүрлэн ирнэ гэж тийм ээ. За тэгээд Дөлгөөндүүдээ маш их баярлалаа. Энэ залуу дүүнэртэй энэ тэтгэлгийн тухай мэдээлэл ингээд өгсөнд баярлалаа. Ажилтны амьдралд нь ад жаргал сайн сайхан бүхний хүсээ өрөөё. За маш их баярлалаа. Өнөөдөр энэ ярилцлаганд оролцуулж өгж байгаад. Тэгээ яг дүүнэртэй гэж зөвлөх юм бол одоо энэ хөгжилтэй орны боловсролыг сураад үнэхээр чадах юм бол тухайн сургуулиасаа тэтгэлгийн тултал нь аваад бүр чадах юм бол тухайн орныхоо одоо тийм юу гэх юм бэ? Боломжийн газар гэх юм уу? Мэргэжлэрээ ажилд нь ороод тэгээ үнэхээр мэргэжлэрээ тэр туршлагаж жаад их орондоо ирээд өөрийнхөө сурсан мэдсэн юмар одоо ингэж юунд одоо хувь нэмрээ оруулаад улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваасай гэж би ер нь боддоо шүү дээ. За маш их баярлалаа Дөлгөө мэдөө. За баярлалаа. За баярлалаа.